John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө гэсэн чичээд зөвхөн Батрын хоёрын зөвхөн зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Цогтбаатарын ууган баярын зохиол Цэнхэр эгч. Нэгдүгээр хэсэг. Хичээлийн тарах хонх дуугарлаа. Шуугилдсан олон хөөхтүүд ангиас гарч багш сая нэг амс хийхэн тэр 3 дугаар анги. Бурхан минь. Ийм насны хөөхтүүдийн учрыг олж анхаарлыг нь татаж хичээл заана гэдэг амаргүй хэрэгэж. Гэвч ийм олон хөөрхөн хөөхтүүд өөрийг нь хүндэтгэж өөрлөө нь халуун дулаан харцаар ширтгэн шинэхэн багшид тааламжтай сайхан. Энэ жил оюутны ширээнээс дөнгөж салсан амин ажлынхаа гарааг багангийн багшаас эхэлж байгаа үлээ. Оюутан байхдаа ганц нэг хүүхдэд гэрээр хичээл зааж байсныг тооцвол багшийн ажлын ямарч туршлагагүй тэрээр жаахан сандрангуй л байна. Сургуулийн зүгээс аминд 3-ын А ангийг хариуцуулсан бөгөөд тус ангийн хуучин багш нь жирэмсний амралтаа авч таарсан учраас түүнийг ингээд дадлах чийлгэлгүй шуудал анги өдөрцөн багш болгочихсон. Өнөөдөр амин анги дааж аваад яг 10 дахь өдрийнхөө нүрийг үзэж байна. Амин баг бахта бусад та нийтж биш үеийнхэнтэйгээ ярих дургүй байсансан. Ангийн булан хавцаа чимээгүйхэн сууж өөрийнх нь нэрийг дуудаагүй л багшийн асуултанд сайн дураараа гар өргөж хариулдаггүй тийм л хүүхэд байв. Тэрээр өөрийгөө төвдийн өндөр ууланд очиж тентхийн аль нэг сүмд бясалгалхийн бүх амьдралаа өнгөрөөж байгаагаар төсөөлөх дуртай байсансан. Гэтэл амьдрал нь одоо бодит байдал дээр өнх эсэргээрээ эргэж гэж. Хүмүүсээс хамгийн ихээр зүгтдэг байснаа амьдралын ирэхээр бусад та хамгийн ойр байх шаардлагатай тийм ажил дээр буучхаж. 40 хүүхэд хариуцсан анги өдөрцөн багш. Энэ бүхэн зүгээр л бусдын жишгээр цалин мөнгө авч өөрөнгөс нь наад захын хэрэгцээг хангах шаардлагаас л үүдэлтэй шүү дээ. Нэгэнтэл хүн заяанд буучсан юм хойно идэж уух, өмсөж зүүхээс хэрхэн зүгтэх вүлээ. Тэгээд л энэ. Одоогоор өөрийг нь ажилуулад шуудхан цалин өгч эхлэх өөр байгууллага алга. Одоо бол оюутны амьдралаа ардаа үлдээгээд ажилчин ангийн игнэнд шилжсэн болохоор бусдаас дэмжлэг гордно гэж саналтгүй. Ер нь хэнээсээ ч тусламж горлох билээ дээ. Тусалж дэмжих аав ээж, ойр тойрны ах дүү байхгүй. Танилцаад удаагүй найз залуудаа өөрийгөө даатгаж яасан ч чадахгүй. Өөрийнхөө амьдралын жолоог өөр хэн нэгний гар даатгуулах нь амингийн хувьд жинхэнэ тэнэглэл арчаагүй сул дорой байдал. Айл бага ангид байх үед нь ээж нь цагдаа нарт баригдаад явхтал тэрээр бие даасан нэгэн болсон. Асрах төвөөр дамжин хүмүүжиж дунд сургуульд байхдаа өөрийнхөө төлөө өөрөө л хариуцлага хүлээхээс өөр аргагүй гэдгээ тэрээр ухамсарынхаа гүнд шингэтэл ойлгосон юм. Асрах төвд өнгөрүүлсэн он жилүүдийн хувьд бол аминд тийм ч хэцүү байгаагүй. Азаараа бусад тайлаад л бүр магадгүй бусдаас ч илүү хангамж хүртсээр насанд хүрсэн юм. Буян үйлдэхийг хүссэн сайхан сэтгэлтэй хүмүүс өөрийнх нь харьяалагдж байсан асрах төвийн хүүхдүүдэд тусламжийн гараа харамгүй сунгадаг байснаас тэр биз. Тэдгээр цаг мөчүүдтэй амин хэдий жаахан хүүхэд байсан ч гэсэн нэг л өдөр насанд хүрч өөрийнхөө бүх асуудалд өөрөө хариуцлага хүлээнэ гэдгийг мэддэг байсан. Бие бүрэн даах цаг мөчөөж тавин хүлээж хүнцөөтэй алс бүглөө уулын өрөөг сэтгэлдээ хүсэмжилдэг байлаа. Яагаад ч юм тэнд л аврал байгаа юм шиг санагдаж төвдийн сүмд байх өөрийнхөө амьдралын зураглалыг бараг л бодит мэтэр нүдэндээ хардаг байв. Гэтэл одоо тэр төсөөлсөн амьдралдаа хүрэх найдлага нь бүдгэрчээ. Өнөө маргаашийнхаа санхүүгийн хэрэгцээг олигтойхон аргалжгаж чадахгүй байж ямар элэнц хийх нь төвдийн сүм байх билээ.
Одоо бол түүнд тэрхүү төсөөллөө бүтээх ганц найдлага үлдсэн нь залуу нас нь л болж хувирч. Тийм ээ, залуу нас. Одоо орь залуу болохоор ирээдүйн аль нэгэн өдөр төвдийн уулнаа очиж бясалгал үйлдэх мөрөдөл нь биелэлээ олохыг хэн байг гэхэв. Гэхдээ л өнөөдрийнхөө амьдралын дүр төрхийг харахаар тийм зүйл болох магадлал ерөр байхгүй мэт санагдана. 2 сарын өмнөөс генетхэн л найз залуутай болоодгсон юм. Өөрийнхөө жинхэнэ хайр дурлалтайгаа учирсан гэж төгсгөлж чадахгүй. Гэхдээ ямар тач хадаагүйгээр байх нь гонигтай санагддаг болчихсон. Бүүмэд эсрэг хүйснийхээ хэн нэгний хажууд байхгүй үед нь гонийг мэдрэхийг хайр гэж нэрлэдэг бол энэ хайр байж болох юм. Ямар тач хадаавал сайн залуу. Өөрийг нь халамжилдаг, баярлуулах гэж хичээдэг, өөртөө нь ойролцооносны хэвлэлийн компанид дизайнераар ажилладаг залуу. Хадаа амин гэрийнхэнтэйгээ танилцуулахыг хүсдэг. Гэвч амин одоохондоо тэр бүх оролдлуудаас нь эвтэйхэн бол таад л байгаа. Энэ байдлаар хэр удаан үргэлжилхийг хэлж мэдэхгүй. Хадаагийн хувьд амин ажилд орсноос нь хойш бараг өдөр бүр ирж аваад тэдний түрээсэлж ороод удаагүй байгаа жижигхэн байр руу хамтдаа явцгаадаг. Байранд очоод хамтдаа хооллож маргаашин ажилдаа бэлддэг тийм нэгэн зүй тогтол. Үүнд гонигтай муухай юм байхгүй л дээ. Гэхдээ юу ч юм бүүмэд магадгүй ямар нэгэн хөндлөнгийн бодол гэмээр ч юм уу нэг тиймэрхүү эргэлзэн төхөө сэтгэлийг нь мухраас цоролцоод байдаг юм. Энэ хүнтэй удаан хамт байж болохгүй, хадаагаас холд гэдэг бодол. Амин өөрийнх нь өмнө давхарлаж тавьсан бичгийн цаас руу харж уртаар санаа алдлаа. Хүүхдүүдийн зохион бичлэгийг шалгаж дүн тавих ажил түүнийг хүлээж байгаа нь энэ. Тэрээр сургууль дээрх хөл хөдөлгөөн татрахаар энэ ажлаа нугалахар шийдээд сууж буй. Угаасаа найз залууга хүлээнгээ хоосон ангида таваараа сууж хүүхдүүдийн зохион бичлэгийг хянахад болохгүй нь юу байх вэ? Ганцаараа байхад анхаарал нь илүү сайн төвлөрч, тарих толгой нь амарч агшигч болдог. Тэгээд ч ганцаараа төрүүлж ярих нь хүсэт байхаар зүйл биш. Уг нь түрээсэлж орсон байр нь тийм хол биш л дээ. Гэвч амин алхаад байх дургүй. Бас дээрээс нь ямар нэгэн байдлаар төрүүлээд харилаа гэхэд хадаад хоол хийх шаардлага үүснэ гэсэн үг. Гэтэл амин хоол хийх ажлыг бараг үзэн яддаг гэхэд болно. Сургуулийн хөл хөдөлгөөн илд татарчээ. Ангиуд хоосорчсон цөөн хідэн багш л гадуур хувцас өмсчхөд сургуулийн урд хөнгөлөөр нааш цааш алхаж харагдана. Амин жижигхэн халуун савандаа буцалсан ус дүүргэж аваад ангидаа орон хаалгаа. Тэгээд ч тогтсонгүй бүр түгжиж өргөв. Сайхан гэдэг нь нэг иймэрхүү тусгаарлагдсан орчинд байхаараа л жинхэнэ эргчлөөг мэдрэх шиг болно. Чухам ийм үедээ л амин ажлыг харин ч нэг нойлж өгдөг билээ. Халуун бүлээн уснасаа том хүн шиг хоёр балгалаа. Тэгмэгцээ найз залуу руугаа өнөөдөр намайг ирж аваарай. Чамайг эртэл чинь ажиллаа хийж бай гэсэн зурус явуулж хаад хүүхдүүдийн зохион бичлэгүүдийг унших ажилдаа төвлөрлөө. Би эмээтэй хайртай. Гэхдээ эмээ маань сүүлийн үед намайг зогнох нь ихсээд гоо. Намайг жигэр идэж байна гэсэн. Жигэр идснээс болоод миний шүд өвддөг болоод байгаа юм. Жигэр, шоколад, зайрмаг идмээр санагдах ямар хэцүү эмээ маань мэдэхгүй л дээ. Нэр бодоод байхад эмээд нэг шүд байхгүй юм байна. Бүх шүд нь хиймэл. Тийм болохоор ямар ч амттын идлээ гэсэн шүд нь өвднө гэж айлтгүй. Тэгээд л миний зовлонг ойлгохгүй намайг захиндаг бололтой. Эмээ шиг болох юмсан. Эмээ шиг нэг ч шүдгүй болчихвол шүд өвднө гэх айцгүй. Тэгээд хүссэн амтнаа идэж болно гэсэн үг. Эмээ шиг шүдгүй болгосон. Амин хоосон анги дотор ганцаараа түс хийтэл инээлээ. Зохион бичлэгийн сэдв миний мэддэг. Хүүхдүүд хоосон үлдээсэн 3 цэгийн оронд юу ч хамаагүй тавиад тэр утгаа хөөж зохион бичлэг бичих ёстой байлаа л та. Гэвч тэр хүүхэд багшийнхаа өгсөн даалгаврыг тийм ч сайн ойлгоогүй болол та. Наад зах нь гарч хааж тавиагүй байна. Амин дээрх зохион бичлэгт байгаа хэд хэдэн илэрхий алдааг засаад
Миний мэддэг эмээ гэсэн гарчиг санал болгож үчээд дараачийнхыг нь авлаа. Миний мэддэг Баатар. Аав бол Баатар. Аав уйлдгүй, аав айдгүй. Бас дандаа ажилдаа явж мөнгө олдог. Тийм болохоор аав Баатар гэсэн үг. Ээж аавыг Баатар гэж хэлдэг. Учир нь баатрууд гэр бүлээд хижээдэг. Аав гэр бүлээд хижээдэг болохоор Баатар байх нэ. Миний мэддэг загас. Загас усан сэлдэг. Гэхдээ хүсвэл хуурай газар сэлж чадна л та. Загас өөрөө хүсгүй байгаа болохоор л усан сэлж байгаа юм. Хүмүүс өөрсдийг нь хуурай газар сэлж байгаа харвал айна гэж боддог байх. Тэгээл бүх хүнийг унтсан агуур сэмхэн шиг уснаас орж хуурай газар сэлнэ. Тэнгэрт ч нисэн. Би загасыг ингэж байхыг хараагүй л дээ. Гэхдээ загаснуудын хуурай газар хөл урган гүйж байна гэж зүдэлсэн. Эмээ өвөө хоёр хэлэхдээ хүний зүдийг зөнтэй байдаг гэсэн. Тэгэхээр миний мэддэг загас бол хуурай газрын загас. Тэд хаанч байсан амьдарч чадна. Энэ мэдчлэн хүүхдүүдийн зохион бичлэгүүдийг амин араараас нь уншлаа. Зарим дээр нь инээж бахархаж, заримаас нь юу ч ойлгохгүй ойр зүрийн алдааг нь засаж хажуу тийш нь тавьсаар. Миний мэддэг цэнхэр эгч. Тэр ихэнхдээ харанхуй улсан хойно ирдэг. Цэнхэр арьстай, тэр их ууртай. Цэнхэр эгч хаасайгүй явж чадна. Тэр хаанч байж мэднэ. Шүүгэнд, бие засхуранд, хонголд эсвэл бүр цүнхэнд ч байж мэднэ. Тэр ганцаараа байх үед чинь ир. Хаалгыг яг 4 удаа тогш. Тэр толгоогоо хайж байгаа. Уг нь мөрөн дээр нь толгой байгаа л та. Гэхдээ өөрийгөө толгойгүй гэж боддгийг. Чи даруйхан хаалганы хэрэгтэй. Хэрвээ нэхгүй л тэр уурлан. Тэгээд чамайг бүтнээр ч наваад орсроггүй болгочихж мэдэн. Тэр орж чадахгүй дэ хаалга тогшиж байгаа юм биш. Зүгээр л янзыг чи үзэж байгаа юм. Чи хаалганы хэрэгтэй. Түүнийг уурлуулахгүй байсан нь л дээр. Уурлуулахгүй чадвал тэр чамаас ямар нэг юм авна. Чиний гар хөлнөөс эхлээд нүдийг чинь, чигийг чинь ч юм уу. Тэр ажиллаа хийж байгаа нь тэр. Нэгэнд түнтэй таарсан бол аль болох багах юм өгөөд салах хэрэгтэй. Хэрвээ магадгүй тэр чамайг бүтнээр ч авах ёстой гэж үзсэн бол байдал хэцүүтэй. Зайлшгүй зүйлийг өөрчлөх аргагүй. Гэхдээ бууж өгч болохгүй. Зүгтаа. Бүхнээс зүгтаа. Эцэс төгсгөлгүй зүгт. Тэгвэл амьдрал авч үлдэж болно. Амин өөрийн ирэхгүй зүхүүцэд явчлаа. Ямар янзын хүүхэд гэхээрээ ийм зохион бичлэг бичдэг байна гэж бодсоор нэрийг нь харах гэтэл байсангүй. Зохион бичлэгийг зохион бичлэгч гэж дээрх бичвэрийг бичсэн эзэн цаасан дээр нэрээ тавиагүй байна. Гадаагийн тасарч эхэлж үг анзаарсан амин шалавхан шиг явж очоод унтар алгадарж гэрэл асаалаа. Тэгээд сандал дээрээ бууцаж суумагцаа үлдсэн зохион бичлэгүүдийг унших гэж оролдсон ч чадсангүй. Цаана алт нэг жих үцэж үе ийж тийшээ хулмарын ширтэн. Ханхай хоосон анги танхим өөрийг нь энд үсэн хилэнцгий хийгээд байгаа юм бэ. Наад ажлаа хараад үргэлжлүүлээч гэх шиг. Ингээд амин үлдсэн зохион бичлэгүүдийг гэрлүүгээ авч хараад уншия гэж шийдлээ. Гар утас агарган хадаруу залгав. Цаадхан ч шууд л утас авч байна. Байна. Хааны он ажилчин тарсан мэдтэй. Тарсан. Сая замаараа зэндээ ахыгаар орчоод одоо шууд чамааг авах гэ танаа сургууль руу явж байна. Ямар? Танаа нөгөө ганцаар амьдэрдэг ах уу? Тийм ээ. Зайлвал одоохондоо жаахан бүтэл муутай байгаа ч гэсэн уг нэг сайн хүн байгаа юм. Тэр зэндээ ах чинь чамайг дуудсан юм уу? Тийм ээ, мөнгө асуугаавал. Тэгэд шилжүүлчихэд л болох байсан юм шүү. Манай энэ ах чи сонин гар штэ. Одоо болтол банкны дансхүү. Итгэмэрэг юм аа. За зөвхөлээч. Ойртой залгаараа бигүүгээд гараа. За тгий орой. Утас тасарлаа. Эргэн тойронд нь нүдэнд үл үзэгдэх айдсын манан багшран байх шиг. Хэнийх гэдэг нь үл мэдэгдэх үзэж хараагүй бичгийн хэвээр ирээжсэн цэнхэр ихчгих зохион бичлэг ширээнийхэн тавцсан дээр дурайна. Гинэтхэн хаалга зөхөгчмээ сонсогдлоо. Яг 4 удаа. Амин сарвгантал цочин босон харайлаа. Яагаад заавал
Яг 4 удаа гэж. Ангийн хаалган доогуурах багахан завсраар тэнд хэн нэгэн зогсож угааг илтгэсэн бараан сүдэр тусч харагдана. Цоочтой хаалганы өмнө гэтэж очсоор амин яахаа мэдэхгүй амьсгаа даран зогссоор. Хаалганыхын цаана ирсэн итгээд дахин нэг удаа жигд химнэлэр дөрвөнтэй тогшлоо. Амин хар зөнгөөрөө хэмбэгээд асуучлаа. Харуулах нь өнөө хүн байгаа эсгийг шалгаад явж байна. Чамаас өөр хүн сургууль дээр алгоо. Чи явах болж байгаа мó? Амин өөрийн ирэхгүй уужран уртаа амьсгаа авлаа. За найз залуугаа ирж авахыг хүлэнгээ дэвтэр засцуунааха. Амин ингэж хэлчгээд хаалгаа даруйхан нээлээ. Харуул соронзон өөрлүүн сониучнүүдээр ширтэн зогссон. Тэгснэ. За. Хэрвээ миний дүү явах болоог бол ахын сургуулийн хаалгыг гаднаас нь дүүччээд ойрхон дэлгүүрээс гоом аваад ирээ. Мөн их нэрийнхээ ээж өгчийн улсоолн цааддаггүй зөлөг гэж хэлээд цааш эргэв. Би ч өн одоо ингэж юу үл явлаа л та. Аах нь юу бодох вэ? Чи сууж л байхгүй юу? Ерөөсөө хамтгаар яхаа. Манай найз залуу бараг ирж байгаа. Би үүдэнд л үлээжээ. Гадаа саялагтай байна. Даарахгүй юу минийхөө? Зүгээр. Аль түрүүн л наашад өгч ийн гэсэн одоо юу л ирж манай найз залуу. Харуулах амандаа шүглээсгэрэн цаашаалгасаар шатаар доош уруутав. Амин хүүхдүүдийн зохион бичлэгүүдийг цүнхэндээ хам хумжигж тэгтээ дөнгөж саяхан өөрийг нь тав хүй түлсэн цэнхэр игчгих бичвэрийг зөрөөд ширээн дээрээ үлдээлээ. Тэгээд соронзон ахаас хоцорчихгүй гэсэндээ хойноос нь шатаар яран уруутав. Намар цагийн зэврүүн орой гадаа салхи хүйсгэнэж тэнгэрт бараан үл босчээ. Овоо устай бор орхон дээ. Чэйхо эм нэмгээ хувцастай сургуулийн үүдэн суугаад арахгүй юу? Дотор ороод ядаж ахыхаа сандал дээр сууж өөж болно штэ. Замын дөгжрийн дунд яваа найз залуу чи хизээч ирэх юм билээ. Зүгээр яхаа ангид бөхчм өргөд ах юм. Гадаа харин сайхан байна. За. Тэгвэл баяр таймны дөө. Харуулах ин хэлээд сургуулийн болонд ороод харагдахгүй боллоо. Харуулахтай хамт дэлгүүр рүү явдагч байж үгээсэн харамссан гэмээр бодол төрөв. Яг л гэртээ ганцаархнаа үлдэхээс айсан жаахан охин шиг. Хамраас нь цус гарчвыг анзаармагцаа яран цэвэрлэв. Яагаад ч юм бүүмэд юмс нэг л өөр болоод хувирчих шиг. Гэхдээ тэрхүү өөрчлөлтийг амин шуудхан нэрлэж чадсангүй. Хэсэг зуур эргэн тойрноо анзаарлаа. Яг л алдааг болоорой гэд өмнө нь дэлгэжсэн нууцлаг зургийг нүдэрээ нэгжиж байгаа аяйтай. Тэгээд амин хамгийн түрүүнд бүх зүйл намжин болчихсныг анзаарлаа. Бүр арай дэндүү намжим. Энэ хорвоод үлдсэн хамгийн сүүлчийн хүн шиг хачин жигтэй мэдрэмж. Үргэлжил хүн амьтан хөлхөлдөж машины дууд төхөө хингэрэг хагалах нь үгэлтэй хангиналтаж байдаг их хотын гудамж генетхэн юу болчихв гэлтэй нам гүмд умбчээ. Амин итгэж ядан доороо эргэлдэн эргэн тойрноо дахин сайтар нэг таллаа. Үнэхээр л ямарч хүн тэр байтугай муур нохойч явж харагдсангүй. Хөдөлж харагдах юу ч байсангүй. Бурхан удирдлагынхаа пауз товчлуурыг дарж хаяв гэлтэй. Хинч явахгүй байгаад гайхан дүгшсэн амин аргаа барахтаа зэргэлдэх орон сууцнуудын гэрэл насаалттай цонхнууд руу харцаа шилжүүлэв. Бүх цонхнууд хоосон. Ердөө ганцхан цонхон дээр л нэг эмэгтэй харагдлаа. Гэвч тэр эмэгтэй ямарч хөдөлгөөн үл хийн. Өөрлөн нүд завчилгүй ширтэх тэрхүү ахмиг насны эмэгтэй яг л нэг хөшөө баримл шиг. Тэр гартаа нэг самбар гэмэр зүйл барьж хаж. Түүн дээр бичиг байна. Хадагаас холд. Амин харсандаа итгэж ядав. Аимшигтай хачин жигтэй энэ баримлын үгэнд орж харсан зүгтээ яг одоо гүйж одмоор. Тэмээ ягаад ч юм энэ л зөв юм шиг. Яг одоо удсаа салгаад хадагаас үүрд холдож ганцаархнаа байх боломжтой тийм газар руу явмаар.
Яг одоо л. Амин хэсэгхэн зур ингэж бодсон ч ямар тач арайхийн сэтгэлээ тогтоолоо. Тэгээд салгансан гараараа цүнхнийхээ урд халаасыг ухан гаруцаа гаргаж ирээд хатаагийн дугаарлуу залгав. Ашгүй ердөө 2 удаал дүүд гэж дуудуулаад л харилцуур авчихлаа. Гэвч хатаагийн өнөөх удсан авах бүрдээ хэлдэг байна гэдэг 3 дараалсан үгс дуулдсангүй. Ер нь юу ч дуулдсангүй. Амин хэсэгхэн зур төгдөрснэ. Хайраа хаан явна. Би жаахан айгадаа чи дөгчөөнө хэмээн асуулаа. Утасны цаанаас тагчиг. Бэн хараа. Бэн үү? Миний толгойг хараагүй биз. Үйлцлэн тараагүй радио шиг паргисан чимээ. Эмэгтэй хүний гэмээр сөнгөцсөн дуу хоолой. Миний толгойг хараагүй биз. Амин сонсонд итгэж ядан утасныхаа дэлгэц рүү харлаа. Утас тасарчгаж. Хажууханд машин сигналдах чимээнээр амин саяник ухан орох шиг боллоо. Хадаа сургуулийн хашааны гадаа ирчихсэн машин дотроос өөрлөө гар даллан байна. Бүх зүйл эргээд иржээ. Машин зам дээр машинууд араараас авагшралдаж танихгүй хүмүүс нааш цаашаа сүлжилтэн зөрнө. Гартаа бэлэн гомн хям талхаврсан харуулах сургуулийн болон тойроод ирж явна. Амин саяник уужирлаа. Найз залуугийнхаа машин руу яран гүйж хөрв. Тэгээд яг суухын өмнө хөөй дүүмэн гэх үг сонсоод зог тусан эргэн харлаа. Харуулах сургуулийн өвдөнд өөрлөн ширтэн зогсоно. Чи цонхоо нээлттэй үлдээч гэж. Өө яна уучлаарай хаа. Та ороо таачдаг уу? Тэгэхээс л вштэй. Залуу хөвгөд бэж өөрөө гүйжрөө таачгаж болдгоо өргөө. Уучлаарай сорон заахаа. За яах өг нь хорвоо гарам харал байсан юмсан. Харуул соронзон ингэж хэлчихэд сургууль руу яваад орчихлоо. Амин жолоочийн хажуугийн суудал дээр суухдаа гайхахгүй ээж чадсангүй. Хачин уг нь гайгүй сайхан аштай л хүн шиг байдгсан. Энэхүү орон дарих угаас өгтөө дамжчихна гэж баймаар хүсэн. Хорвоо кармаар л байсан юмсан гинүн. Юу гэсүгөө хэмээн бодоод амжлаа. Сайн уу харт минь ажил ихтэй байсан уу? Ажил ихтэй бүр хүчрсэн ч үү? Харж угаал шүн жаахан суугаас. Зам ёстой битүү дүүчрээ. Нааш ирэх гэж ястай юу ч болчихвдөө. Тантаал төгжирдэг штэ. Гайх юм биш харин төгжрийг үсэнгүний төрөл гайхсан. Тэгэд энийг төгжрийн дунд чи заавал тэр зэндэ ах дээр очих хэрэг байсан юм уу? Маргааш нөгөөдөргээд өдрүүд мунцсан биштэй. Хөөх юм уу зэндэ ахыгаа дуудсан дээр нь очихгүй бол болохгүй. Баг байхдаа хамт өссөн намайг цэцэрлэгээс авч хулгай хүүхдүүдээс хамгаалдаг байсан миний хайртай нагад сах маань байгаа. Миний 4 жилийн сургуулийн төлбөрийг төлсөн. Ер нь надаас нэг ч удаа гар татаж байгаагүй сайн хүн л дээ. Одоо л жаахан гундаад байгаа. Юу гэмээр ч юм бтэ. Ах маань амьдралынхаа нэг бартаа төвийг дуулж байгаа. Эхнэр хүүхдийн сайхан салаад явчихсан сэтгэл санаа намаргүй байгаа л баг. Ийм үед нь чадах чинээгээр хань болж явахгүй бол муу ах минь бүр хэцүүдчиж мэднэ. Хоёулаа тэгж яагаад нэг хамт өчөө шүү. Их сонирхолтой хүн. Чамд гарцаагүй таалагдана. За би ч дараа болох уу та. Наа чиг цочиг амтныг хараад ахыг урам уурах байлгүй. Харин ч эсэргээрээ. Зэнд ахвал аав ээж гэрийн босод хүмүүсээс шаал өөрхөн. Чамтай их адилхан зантай үндэ. Тэгэхээр санаа зовлтгүй дээ. Хоёулаа хамт өчөө шүү. Чи танилцаараа намайг яагаад ингэж хүсээд байсныг ойлгоно. За бодож үзье. За тохирсон шүү. Бодож үзье гэдэг чинь зөвшөөрсөн л гэсэн үг. Амин хариу дуугарсангүй. Машин хөдөлж яст мэлхийн хурдаар урагшлана. Амьдардаг байран 400 м хүрэхгүй зайд ойрхон ирсэн ч замын дүгжрээнээс болоод хагас цагийн дараа л гэртээ орох шинжтэй. Ингээд хоёулаа хараад ямар хоол хийж идэх үү? Замаараа бэлэм авчаа. Хоол хийж цагаар үл шүн ажиллаж чадахгүй тамиргүй болчихно. За тэгээ дээ. Гэхдээ хоёулаа дандаа бэлэмээр аргалаад байвал биеинд муу шүү. Амин хариу үг хэлсэнгүй.
Өөрт нь хайртай гэх энэ залуугийн хоолыг хийгээд насаараа багшин ажилтай зурлаж амьдарч чадах уу хэмээн өөрөөсөө сэмхэн асуугаад амжив. Наад залуугаас холдоо гэх хөндлөнгийн бодол сэтгэлийнх нь гүнээс дахин нэг удаа чангаар хашгирлаа. Төвдийн сүм хүнцөөтэй өндрүүл байдаг эсхийн ч мэдэхгүй төсөөллийн дур зургууд бодлынх нь дэлгэцэнд гэлс хийгээд өнгөрөв. Ж25-аас авсан цаасан удаатай хэдин ширхэг пирожки цэглэгэн зуухан дэргэлдэнэ. Найз залуу нариун цэврийн өрөөнд нүүр гараа угааж буй. Харин амин цэглэгэн зуухны цаг тэг болохыг хүлээн зогссоор. Сэтгэл санаанд дохгүй. Цүнхэндээ чигчигсэн яваа хүүхдүүдийн зохион бичлэгийг уншина гэх эсэл сухал төрөн. Гэвч хийх ёстой юмыг яалтай билээ. Сухал төрөө дугаа шалтгаанаа бол амин сайн мэдэж байлаа. Сэтгэл санаа нь ингээд духгүй тайд байгаа нь тэр цэнхэр хичээсэл болж буй хэрэг. Маргааш ангид очихороо ангийн хүүхдүүдийн хинэн тийм зүйл үйдсэнийг олж мэдэх хэрэгтэй. Нэгэн тэл анги даасан багш учраас ангийнхаа хүүхдүүдийн сэтгэл санаа онцлог шинж чанаруудыг нь мэдж байх хэрэгтэй шүү дээ. Цэглэгэн зуухны цаг тгийг заалаа. Уур савсуулсан халуун пирожкиноос амин нэгээс илүү идсэнгүй. Угаасаа орсончгүй. Хамаг санаа бодол нь цэнхэр их зохион бичлэгийг тойрон эргэлдэж, өөдөөс нь харан хоолоо идэж суугаа хадаагийн ирэндэж олигтой төвлөрч чадсангүй. Бүхий л санаа бодол нь цонхыг нь хаалгүй өргөсөн анги тэндүлдээс нь цэнхэр их бичвэр дээр л эргэлдгэж. Найз залуу нь өөрийнх нь яриаг тэгтлээ ойшохгүй байгааг анзаарсан бололтой тэгсгээд дууга хурааж ороо заслаа. Ингээд хадааг орондоо орж цааш харан хэвцсний дараа амин бичгийн ширээр үгээ очив. Жижигхэн дөрвөлжин шар цаасан дээр чи чаднаа. Хизээч битгий бууж өг гэж бичээд хуванцар савтаа бичгийн хадааснаас нэгийг авч хананд байрлуулсан эсхий самбар дээр мөнөх бичгээ зоолоо. Иймэрхүү маягаар өөрийгөө дайчлах нь аминд таалагддаг юм. Дараа нь амин тасалгааныхаа гэрлийг ширээний чийдэнгээр сольж асаагаад хүүхдүүдийн зохион бичлэгийг гаргаж ирэв. Тэгээд "Тимээ буучхгүй. Одоо сатарах юм алга гэлцүүлээд өгье" хэмээн өөртөө хэллээ. Шүн дунд хаалга төгшөн. Амин хадааг босож очихыг хүлээсэн ч цаатах нь сэрэг ян залга. Айлан дурсан согтуу нөхөр бизээ хэмээн бодсоор амин өөдрүүгээ төглөө. "Хинбэ? Чи цонхоо хаагаагүй байна." Амин эхлээд сонссондоо итгэсэнгүй. Харуулах гэсэн бодол төрж хэсэгхэн зур эвгүйцэн байснаа ямартай ч ам нээлээ. Харин хаалгаа нээсэнгүй. "Хүүе соронзаах уу? Танд Гүү ер нь та манай гэрийг яаж мэдсэн бэ?" "Уг нь хорвог харам харал байсан юмсан." Амин хэлэх үггүй гацаж өргөлөө. Хаалганы гадна талаас дахин нэг удаа тогшив. Гэвч амин нэх гэж ярсангүй. "Аха та тэгэд яах гэж ирсэн юм бэ? Шүн болж штэ." Хаалганых нь гадаа ирсэн идгээд хариу хэлэлгүй зүгээр л хаалгыг нь тогшив. Яг 4 удаа. Амин айгуудсан байсан ч ямар тач хаалганыхаа дөгжийг тайлаад болгоомжтой гэгч нь багахан завсар гаргалаа. Хэн нэгний цустайгаар хаалганыхын завсраар ороод ирэхэн тэр амин цочиж хаалга буцааж хаах гэж оролдон мөнөх гарыг хавчив. Ашгүй амингийн оролдлого үр дүнгээ өгч мөнөх цустайгаар цааш холтлоо. Сая хаалга жаахан нээх үед нь үүдэнд нь ирсэн идгээд бичгийн цаас унахчихж. Амин хаалга төвчснийхээ дараа хэсэг зур чимээ чигнаад юу ч сонссонгүй. Ашгүй үүдэнд нь ирсэн соронзон ах эсвэл өөр хэн ч юм бэ бүүмэд тэр этгээд явчихсан бололтой. Амин жаахан тайвширч амжаад хаалганы завсраар унагсан бичгийн цаасыг авч дэлгэлээ. Миний мэддэг цэнхэр эгч.
Амин оглохын цочин сэрлээ. Ашгүй зүүд байж. Хөшгөний завсраар гээгээ орчихсон хажуугаар нь унтаж байсан хадаа хизээч юм босчихсон галтгооны хэсэгт эргэлдэж байна. Хайрт минь сэрчвүү. Би өглөөний цай бэлдэж байна. Чамаг унтаад гарч зэрэг зурглахгүй байлаа. Ажилдаа явах цагт өгчий шүү. Босоод цайгаа уугаарай. Хөөх юугаач мэдгүй нам унтцсан байх гэж. Амин гар утасныхаа цагийг хармагцаа годхийн өндийлөө. Тэгээд ариун цэврийн өрөө рүү орж хамхам нүрээ угаачхад хадагийн бэлдсэн өглөөний цайг уухаар ширээнд суув. Чи нэрээ үнэхэр халамжтай шүү. Надаас хол илүүдээр чи бит хоёрын хүүс сэлэгдсэн юм шиг л ах юм. Ер нь ачиг юм унтамхай залхуу хүүхний юунд нь болдог байна. Бүр санаа зовчлаа байна. Сүртэй штэ. Энэ зэргийн байлгүй яхав дээ. Би ч ер нь чам тэнцэхгүй л хүнтэй. Мөн тийм байх та. Шалтгаан болж байгаад надаас цухтаж байгаа юм шиг л сонсогдож шүү. За хайрт минь, дэмий үгээр явах вэ гэлс жаах юм идчих. Хоёул оцрох нь байна. Амин инээмсэглээд тавган дээр шарсан өндгийг сэрээгээр зүслээ. Тэгснээ хажууханд нь буй голоор нь нугалсан бичгийн цаасан дээр харц тогтов. Энэ юу вэ? Өчигдөр чи цүнхнээс унагцсан юм билгүй дээ. Үүдний гიშгүр дээр бахар наваа тавьсан. Амин бичгийн цаасыг болгоомжтойхон дэлгэж харав. Миний мэддэг цэнхэр эгч. Энэ яхаар энд очиж идэгвүлээ? Би яалтчгүй л ангид оргисон доо. Хэмээн бодов. Үргэлжлүүлээд өнгөрсөн шөнийн зүүдээ нэхэн саналаа. Зүүд биш байсан болов уу гэж бодох шиг. Тэгээд гадуур ховцоо өмсөж буй хадаа дандан нэрийн шүн хаалга төгшөөд байсан уу гэж асуутал цаадах нь ёр тоосон шинжгүй мөрөө хавчлаа. Амин сургуулийн босгор алхан ороход зүс мэдэг залгуухан харуулэр өөрлөө нь хайлтан догчход барьж суусан гар утасныхаа дэлгэц рүү харцаа шилжүүлв. Соронзон ах ээлжийг хүлээлгэж өгөөд явчихсан бололтой. Хичээлэглэх хонх дуугарч бүх хүүхдүүд босож өсгөгчөөр ихшиглэж буй төрийн дууллыг даган дууллаа. Амин хичээлээ хэлхийн өмнө гартаа барьж буй миний мэддэг цэнхэр эгч бичвэрийг дэлгэж энэ хэний зохион бичлэг вэ хэмээн асуув. Хүүхдүүд амандаа миний мэддэг цэнхэр эгч гинүү хэмээн шулганалдагч багшин асуултанд хинэнж хариулсангүй. Эцэстээ амин хүүхдүүдэд дэлгэн харуулж байсан мөнөөх цаасаа голоор нураад хогийн сав руу хаяж орхив. За хүүхдүүдээ өнөөдөр чи юу вэ? Эхний цаг зургийн хичээл хэлв. За тэгэхээр бүгдээрээ зургийн хэрэгслээ гаргаарай. Багш нь цаас дарааж өгнө. Түүн дээр хүссэн сэдвэрээ зураг зураад багштай хураалах юм шүү. За багшаа. Хүүхдүүд дуу шуу болон дор бүрнээ хичээнгүйлэн зурж эхлэв. Амин ашгүй ингээд эхний цагийг эвтэйхэн шиг барчхал юм байна хэмээн бодоод ноутбукийг дэлгэлээ. Камераас нь генетикийн цус гаргахад амны цаасаар шалгавхан шиг цэвэрлэв. Тэгээд ангийнхнаа чимээгүй суухыг анхааруулад өөрөө цахим хуудсуудаар сэлг үзлээ. Нэгэн мэдээний сайтад өөртөө нь ижилхэн амин гих нэртэй эмэгтэй ярилцлага өгсөн байгаа нь анхаарал татав. Уг нь надтай ижил нэртэй хүн байдгүйсэн юу лээ гэж бодсоор ярилцлагын гарчгийг харлаа. Бүхнээс зүгтснаар өөрийгөө аварч болно гэж. Юун балаа шашны суртал угуулга болоод явчихв да хэмээн бодсоор өмнөтгөлийнх нь унштал өөрийнх нь амьда ярилцлагын эзэн төвдийн хийдэд бясалгал үйлдэн суудаг 55 настай гэлэн авлах нь ойлгогдов. Ямар нэгэн шугамар өөрийнхөө ирээдүйтэй холбогдчихоогүй байгаадаа гэсэн хачин бодол толгойд нь орж ирэхдээ зэрэгцсэн айхчиг болох нь тэр. Амин ярилцлагыг уншилгүйгээр сайтыг хааж орхилоо. Гарынх нь алга чигтэн хөлөрч бодит байдал өөрөөс нь алсран холдох шиг хачин мэдрэмж төрөв. Охин өдий хүртэл өнгөрснөөсөө маш амжилттай цогтж ирсэнсэн. Тэгтэл ирээдүйдээ баригдчихж байгаа өрхөө гэсэн гажиг нэгэн бодол хараинда төрхөн тэр. Амин өнгөрснөө дурсах хамгаас дургүй. Дурсыг ээдч нарийн сайн сандаггүй.
Өнгөрснийхөө тухай бодохоор хаана юугаан сайн мэддэггүй өтгөн манан донд алхаж яваа юм шиг л болдог. Аавыгаа мэдэхгүй, аав гэж ямар хүн байсныг нь хэрвээ одоо амьд мэнд байгаа бол хаана амьдрадгийг нь ямар нэртэйг нь ч мэдэхгүй. Амин ээжээрээ л овглож ирсэн. Ээж нь аминд аавынхын тухай нэг ч үг хэлж байгаагүй юм. Ээж нь ер нь эрүүл ухаантай, өөрийнхөө байх нь ховор байдгаас л өөртөө нь яриад байдаггүй байсан хэрэг л дээ. Учир нь ээж нь удган хүн. Тэгээд дандаа л биедэн янз бүрийн юм ээлж дараалан ороод ээжийг нь жинхэнэ өөрөөр нь байлгадаггүй байсан юм. Ээж дээр нь ирж юм хум хийлгдэг хүмүүс ээжийг нь сүрхий чадалтай удган гэдэг байлаа л та. Ээж нь ч өөрийгөө жинхэнэ удган гэдэгтэй бат идэгдэг. Харин амингийн хувьд бол ээж нь зүгээр л галзуу солиотой нэгэн байсан. Онгод тэнгэр энэтрэ гэж элдвийн балаан бурж сандарч төвзөн хүмүүсийн хідэн төгрөгийг залилж явдаг тийм л хүн шиг санагддаг байлаа. Угаасаа тийм гэдгэн ч батлагдаж нэг л өдөр цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд ээжийг нь Луврын хэрэгээр баривчлаад авч явсан. Тиймдээч амин өнгөрснөөсөө зүгтдэг, ичдэг. Өөрийгөө тийм Луврчин удган ээжтэй гэдэгтээ харамсдаг байлаа л да. Ээжтэйгээ уулзахаас ичиж өнгөрсөн амьдралаасаа бүр мөсөн зүгтэн зайлмаар санагддаг болсон. Асрах газарт байхад нь ээж нь өөртөө хэд хэдэн удаа уулзахыг хүссэн ч амин зөвшөөрөөгүй юм. Гэтэл нэг л өдөр өөртөө нь уулзахыг хүсэж байна гэж үг дамжуулдаг байсан тэр ээж нь шоронд амин оруулчихсан гэж дуулсан. Яг тэр үеэс л амин амьдралд жинхнээсээ өр ганцаараа үлдэж хүүхэд байхаа болсон юм. Ээжийнхээ өвхөлд харамсаж сүйд болоогүй, нулимс унгаагаагүй. Тэгээд л зүхтагч болсон. Өнгөрснийхөө тухай нарийн сайн санахаа болсон. Санахгүй байгаад аач баярлдаг болсон юм. Үеийнхнээсээ зүхтж төлдөг, ганцаараа байхдаа амгалан байхыг мэдэрдэгч ер нь энэ бүхнээс л улбаатай байж мэднэ. Өнгөрсөн амьдралынхаа тухай хүнд дийлгээд байх өнгөтэй, өөдтэй юм ёр байхгүй юм хойно. Өдөр бүрэл өнгөрснөөсөө зүгтж явдаг тийм л нэгэн. Тэгээд ийм маягаараа нилээд хэдэн жил амьдраад өнгөрснөөсөө овоо холдоод байтал генетхэн ингээд ирээдүйдээ баригдчих шиг хачин мэдрэмж төрсөн нь аминг аргагүй л барьцаалдуулах нь тэр. Төвдийн ууланд бясалгал хийж суудаг амин гэдэг нэртэй Келмаг нь амин түгшиж жихүүцсэн мэдрэмжээ арилахыг хүлээсэн ч тийм зүйл болсонгүй. Харин ч бүр эсэргээрээ айдас бүх биеийг нь могоо шиг хэрж хүйтэн биеэрээ улам бүр хүчлэн ороож байгаа шиг санагдав. Өнгөрснөөсөө айдаг, түүнийгээ ч өөрөө сайн мэддэг. Гэтэл яг түүнтэйгээ адилхан ирээдүгээс ч бас үхтлээ айдаг бололтой. Гэхдээ л ирээдүй бол бичиг тэгүү зүйл шүү дээ. Зүгээр л өөртөө нь адилхан хүсэл бодолтой, адилхан нэртэй эмэгтэй мэдээний сайтад ярилцлага өгсөний төлөө ингэтлээ сандарсан нь гайхмаар. Тийм ээ, энэ хүн өөрөө минь ирээдүй байх учиргүй. Энэ бүхэн зүгээр л нэг тохиолдол сэтэрэхгүй шүү дээ. Утгагүй зүйл, ирээдүй бичигтэйгүй. Амин энэ өдөр хичээл заахтаа ёр өлегтэй төвлөрч чадсангүй. Өнгөрсөн ирээдүйгийн хоёр аимшигтай ертөнц өөрийнх нь одоо цагийн бодит байдлыг хоёр талаас нь тас хавчин шахаж байх шиг. Ямар нэгэн аимшигтай зүйл өөрийнх нь хажууханд ирчгээд амьсхан давхцаад байх шиг. Амин энэхүү тавгүй бодлоо мартгнах гэж аль болох хичээж ангийнхаа хүүхдүүдтэй юу ч хамаагүй ярихч өлегтэй үр дүнд хүрсэнгүй. Ингэсээр нэг л мэдхнээ хичээлийн тарах хонх дуугарлаа. Хүүхдүүд шөглөлцсаар ангиас гарч мэлэрч хөлөрсөн байдалтай амин ганцаар үлдэв. Ангийнх нь хүүхдүүд зурсан зураг ширээнийх нь болонд давхарлан овоолжээ. Амин гинэтхэн анзаарлаа. Хүүхдүүд цэнхэр ихчийг зурчхаж ганц нэгэн ч биш бүр бүгдээрээ уг нь амин тэдэнд хэлэхдээ чөлөөт сэдвэр зураг гэсэн шүү дээ. Гэтэл бүгдээрээ яахад хэлэлцэж тохирсон юм шиг цэнхэр ихчийг зурж байгаа хэрэгвэ. Амин ширээний болонд буй зургуудыг нэг нэгээр нь үзсээр бүгдээрээ хар цэнхэр гэсэн хоёр л өнгө ашиглаж цагаан цаасыг харавлтал нь усан буудгаар будаад түүн дээрээ цэнхэр өнгөөр зуржээ. Цэнхэрэгч хаалга тогшиж байна. Цэнхэрэгч шалан тэр мөлхөж байна.
Цэн хэрэгж хэн нэгний нүдийг ухаж байна. Цэн хэрэгж толгоогоо салгаж байна. Цэн хэрэгж толгоогоо шидэж байна. Цэн хэрэгж. Амин цааш үргэлжлүүлж чадсангүй зургуудыг байсан чигтэн орхиод сандал дээрээс босон харайлаа. Тэгээд ангиасаа гарахын өмнө самбар дээр шохоогоор бичсэн бичээсийг харав. Зургийн сэдэв цэнхэр эгч. Амин энийг би бичээгүй шүү дээ хэмээн зултойл хашгирчихсангүй. Нэгдүгээр хэсэг төгсөв. Зохиолын үргэлжлэлийг зөвхөн M-Book-с сонсорой. Мөн зохиолч Ууган Баярын бүх номуудыг M-Book аппликейшнаас сонсох боломжтой. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.